Монголын либерал нам иргэний хөдөлгөөний нам, хөгжлийн хөтөлбөрийн нам, хамаг Монголын хөдөлмөрийн нам, эх орончдын нэгдсэн нам зэрэг намын төлөөллүүд Монгол Улсын их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хууль нь үндсэн хуулиа зөрчиж байгаа талаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссд өргөдөл гаргалаа. Өнөөдрийн байдлаар үндсэн үйлчилсэн 15 гаруй асуудал байна. Түүгээр бид одоо тухайлбал хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Шинэ Баяр, эх орончдын нэгдсэн намын дарга Гамбат бид одоо үндсэн хуулийн цэцэд хандчихсан байгаа. Гэтэл энэ дээр зөвхөн үндсэн хууль зөрчиж зогсохгүй, үндсэн хуулийн заасан хүний эрх эрхчлөөг одоо зөрчсөн залтууд маш их байна гэж одоо үзэж байгаа. Тухайлбал Монгол Улсын иргэд улсын их хурл засгийн газрын шийдвэрээр 5 хувьцаат компани 1072 хувьцааг Монголын нийт иргэд эзэмшиж байгаа. Гэтэл саяхан гарсан сонгуулийн хуулиар энэ 1072 хувьцаагийн маань төр үн төлбөргүйгээр дайчлан авах одоо эзэмших одоо тийм заалт сонгуулийн тухай хуульд орсон байна. Тэр саяын батлагдсан сонгуулийн хуулийн 39-ийн 3 дээр одоо сонгуулийн төв байгуулах нь 51%-аас дээш төрийн болон орон нутгийн өмч мэдэлд байгаа аж ахуйн нэгжийн дээврийн хэрэгсэл болон техник хэрэгслийг сонгуулийн үйл ажиллагаанд дайчлан оролцуулна. За төрийн болон орон нутгийн өмчийн 51-ээс дээш өмчтэй аж ахуйн нэгжийн эрх хөхөө 10 тушаалтан энэ шийдвэрийг шууд төвөгдөөг даан мэдүүлнэ гэсэн ийм заалт байна л да. Энэ мөрчлэн үндсэн хууль зөрчсөн 15 орчим заалт байгаа учраас энэ алдааг Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос заш залруулан улсын хурлаа шаардлага хүргүүлээч гэсэн үүднээс өргөдөл гаргаад байгаа талаараа ярьж байсан юм а. Тэгэхээр хууль тогтодог дээд байгууллага болох улсын хурлаас үйлдвэрлээд байгаа хуулиудын зүйл заалтууд үндсэн хуулиа зөрчихсөн зохиж яваа байж болзошгүй дүр төрх намын төлөөллүүдийн мэдэгдээс харагдаж байлаа.